төр гадуулах ёсны ажиллагааг зохион байгуулж байгаа барилга хот байгуулалтын яам, газар зохион байгуулалт, геодэд зураг зүүн газар, за геомастер, топ мэп компаниуд, энд хүрэлцэн ирсэн газрын харилцааны чиглэлээр ажилладаг бүх хүмүүсийн одоо талархал илэрхийлж өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Газар бол улс орны оршин тогтнохын үндэс. Газар бол бас хүний амьдрал амжиргааны ч гэсэн үндэс. Нэг үгээр хэлбэл газаргүй бол амьдрал үгүй гэж хэлж болно. Тийм учраас газрыг төлөвлөх, ашиглах, өрн баталгаажуулах, хамгаалах асуудал ямар чухал төрийн бодлогын нэг хэсэг болох вэ гэдэг нь энэ нэг зарчим дээрээс ил тод харагдах байхаа гэж бодож байна. Тийм ч учраас Монгол улсын их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол засгийн газрын үйл ажиллагааны өрийн хөтөлбөрт энэ газрын харилцааг, газрын нэгдсэн бодлого тогтолцоог бүрдүүлж, газар ачиглах эзэмших өмчлөх хэрэгцээ зохицуултыг боловсронгуулгана. За газрын харилцааны талаар иргэд үзүүлэх үйлчилгээ лавлгааны захим системийг байгуулна. За аймгийн нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр тусгын нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан улсын кадастрын мэдээллийн системд холбож үйлчлэгээ нэвтрүүлэх. За төрөөс захим хэлбэрээр хүрэх төрийн үйлчлэгээний тоо хэмжээг нэмэгдүүлнэ, нэр төрлийг нэмэгдүүлэн зэрэг ажлууд бол засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тэгэхээр манай засгийн газрын хийх ажил тодорхой. Бид энэ нэг ялангуяа барилга хот байгуулалтын салбарт засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Өнөөдөр бид бүхний амьдралын баталгаа болсон газрыг өмчлөх, эзэмших, ашиглах хэрэгтэй холбоотой нэгж талбарыг зураглах, бүртгэх, төрийн өмнөөс баталгаажуулахад чиглэгдсэн, баталгаажуул үн цэнтэй байлгах гэж чиглэгдсэн. За дээр дурдсан засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 21 аймаг 333 сумыг хамарсан газрын кадастрын мэдээллийн нэгдсэн захим системийг барилга хот байгуулалтын яам, газар зохион байгуулалт, геодит, зураг зүүн газар удирдан зохион байгуулж хэрэглээ нэвтрүүлж байна. За энэ чиглэлээр идэвх чармаалтай ажиллаж байгаа бүх хүмүүст бас засгийн газрын нэрийн өмнөөс болон хуваасаа баяр хүргэе, талархал илэрхийлье. Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудын өдөр тутмын хэрэглээ болсон олон улсын шинэ туршлага, технологиг суурилсан, өөрийн орны онцлогт тохирсон нийтэд нээлттэй элдод хүртээмжтэй тим систем бий болж байна гэж ойлгож байна. Саяхан Давосын эдийн засгийн форумоос дэлхийд аж үйлдвэржилтийн 4-р хувьсгал эхэлснийг зарласан. Аж үйлдвэржилтийн 4-р хувьсгал бол iCloud, хиймэл оюухан, робот, мэдээллийн шинэ технологиг ашиглан энэ газрын болон ер нь эдийн засгийн нийгмийн мэдээллийг нэгдсэн нэг платформд оруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, ингэснээр эдийн засгийн үр ашиг дэвшлэх ийм боломж нэмэгдэж байгаа юм. Энд бол улс орнуудын хөгжлийн түвшин хамаагүй гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд буураа хөгжилтэй улс орн ч гэсэн интернетийн хурдтай зэрэгцээ гэж болно гэж. Өөрөөр аж үйлдвэржилтийн 4-р хувьсгалын хурд бол интернетийн хурдтайс ашиглална гэж. Өнөөдөр Монгол улсын интернетийн хурд, гаруй цэвэрлэгчдийн тоо, ухаалаг гаруй захим тооцоолол хэрэглэгчдийн тоо бол дэлхийн тунгалжаас дээгүүр ийм өндөр үзүүлэлттэй байгаагаас харахад бид энэ газраа яаж эдийн засгийн эргэлтэнд оруулж, зөв ашиглаж, хамгаалж, үн цэнтэй болгож төрөөс хамгаалах нэгдсэн бодлого ийм ахис дэвшил гарч байгаа нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд одоо чухал том дэвшил алхам болж байна гэж ойлгож байна. Өнөөдөр энэхүү кадастрын нэгдсэн мэдээллийн системийн тусламжтайгаар газрын татвар төлбөрийн бааз зургийг өргөтгөж, иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, нэгдсэн бүртгэлийн системийг байгуулах, иргэдэд хүндрэл чиглэлгүй захимжсан үйлчлэгийг үзүүлэх, төрийн үйлчлэгээний шат амжилтыг багасгах, холбогдох төрийн захиргааны байгууллагууд хамтран оролцох зайлшгүй шаардлагатай байна. Монгол улсын үндсэн хууль болон газрын тухай хувьд Монгол улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн нэгдвэл байна гэж заасан байдаг. Засгийн газрын зүгээс нэгдвэл удирдлага тогтолцоо
бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Нэгдсэн нэг бүртгэл, орон зай хөгжил, мэдээллийн сантай болоход энд урагдсан ирж оролцож байгаа газрын харилцааны чиглэлээр ажиллаж байгаа төрийн бүхэл байгууллагуудын нэгдсэн удирдлага, уялдаа холбоо заашгүй чухал учир үнийг анхаарч ажиллахыг нийт оролцогчдод онцгой анхааруулж хэлмээр байна. Иргэд өөрийн өмчийн газартай холбоотой мэдээлэл интернет ашиглан гар утсаараа авах боломжтой болж байгаа нь манай улсын газрын харилцаанд гарч байгаа шинэлэг хөгжил төвчл юм аа. Манай засгийн газраас одоо 11 гэж иргэдийн мэдээллийн хүрээлэнгуудын төвийг гар утасны аппликейшн болгож нэвтрүүлэхээр бэлдэж ажиллаж байна. За энэ мэдээллийн нэгдсэн тусгай зөвшөөрөл үйл ажиллагааны шинжилгээг энэ захим засаглалын хүрээнд нэгдсэн нэг болготойгоор хэрэгжүүлэхээр ингээд зорж байгаа энэ үед эхнийх нь болж энэ захим мэдээллийн интернет ашиглан гар утсаараа газрын тухай мэдээлэл авах бол сото болж байгаа нь одоо нэг том дэвшил нэг хэсэг нь гэж ойлгож байна. Манай засгийн газрын Монгол Улсын засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэл дүүргүүдийн хэмжээнд энэхүү кадастрын нэгдсэн мэдээллийн сан системийг богино хугацаанд нэвтрүүлэхийг газар зохион байгуулалт геодэд зураг зүүн газарт үүрэг болгож байна. Хэдхэн сарын өмнө блокчейн технологи төрийн үйлчилгээнд хувьсгал хийх үү гэсэн гарчигтай олон улс орнуудын төрийн байгууллагуудын анхаарлыг татж байсан нийтлэлд дэлхийн 30-аад улс блокчейн технологиг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа талаар түүний дотор Швед, Гүрж, Бразил, Америкийн нэгдсэн улс зэрэг улсууд газрын бүртгэлдээ блокчейн технологиг нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж байгаа талаар дурдсан байсан. Үүнийг анхаарч цаашдаа дэлхийн нийтийн хөгжилтөд, дэлхийн нийтийн технологийн хөгжилтөд, шинжлэх ухааны хөгжил дэвшилтэд аж үйлдвэржилтийн 4-р хувьсгалын эрен үед хөл нийлүүлэн ажиллахыг зөвлөмж болгож байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Монгол Улсын сайд амжилт хүсье.